Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлал сууцын нэг бол яахын аргагүй гэр сууц юм. Монгол гэрийн одоогийн хэв шинж нь одоогоос 3000 орчим жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон бөгөөд өнөө цагт ч гэсэн хүн бүрийн гол хэрэгцээ болсоор байна. Монгол гэр нүүдэлэн аж төрөхөд хамгийн авсаархан бүтэц зохиомжийнхоо хувьд ч гэсэн одоо хүртэл гадны бусад орны сонирхлыг ихээхэн татсаар байдаг. Хөнгөн авсаархан удаан эдэлгээ таадаг архитектурын хувьд ч онцгой шийдэлтэйгээд олон онцгой шийдлийг өөртөө агуулan өнөө цагийг хүрчээ. 13 дугаар зууны үед монголчуудын эрд тэрэг хэмээх нэгэн сууцны талаар дундад зууны эрдэмтдийн нэгэн тэмдэглэлд гэр тэрэгтэй нүүдлэж яваа нь их хот нүүж яваа мэт үнэхэрийн сүглэг харагддаг гэж өгүүлсэн байдаг. Энэ ч утгаараа эрт дээр үеэс та бидний өвөг дээдсийн амьдарч ирсэн энэхүү сууц нь ямар агуу байсныг харуулж чадж байна. Харин энэхүү сайхан уламжлалаа хадгалсаар ирсэн нэгэн байгууллага бол дээдсийн гэр компани юм. Тэртээ 13 дугаар зуунаас нүүдэлчин монголчуудын амьдрал агуудаа хэрэглэж байсан гэр нь тухайн үедээ нүүд суухад хөнгөн хялбар байсан бол орчин үеийн хот суурин газрын монгол гэрүүд нь гоёмсог байдлыг эрхэмлдэг учраас хэлбэр хийцийн хувьд олон төрлийн хээ угуул сэлбэртэйгээд маш нарийн ажиллагаатай болсон байна. Харин хэрэглэгчдийн таашаалд нийцүүлж тэдний захиалгад нийцсэн гэрийг үйлдвэрлэж өгөхийн тулд тус компанийн маань өөрсдийн чадах бүхий л нөөц бололцоо мэдлэг боловсролоо ашиглан чадварлаг залуусын эрч хүчин дээр тулгуурлан ажиллаа явуулдаг байна. Манай дээдсийн гэр хувьцаат компани гэж компани Монгол гэрийг иж үрдлэр нь үйлдвэрлэдэг ийм аж ахуй нэгж байгаа юм. 1995 оноос хойр эрхлэх Монгол гэр хойр эрхлэх аж ахуйн нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж исэн. Тэгээд анхлаад их том гэрийн одоо ясмадны хаалга тоон гэрийн ясмад гэрийн одоо иж үр модыг л үйлдвэрлэхээр анхлаад хаалга тоон л хийдэг байлаа л. Тэгээд сүүлдээ өргөцсөөр байгаад 2004 онд дээдсийн гэр хувьцаат компани гэж аж ахуй нэгж болоод одоо 100-аад ажилчтай нийт энгийн гэрийг одоо өдөрт энгийн 10 гэр хийх хүчин чадалтай ингээд аж ахуй нэгж болоод өргөжж байна явж байна. Тэгээ бид бол анхлаад миний хувьд бол энэ бизнест орох анхны санаа бол би ч одоо 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд нь. Тэгээд одоо бүр жаахан багтаан бол гэр барьж байгаа хүмүүсийн хажууд очиод тоон дээр нь гараад одоо дээш нь бүрээс энтрийн татаж өгөөл эсвэл арай жаахан нэлээд томорсон үедээ бол гэр мөрэн барайл одоо гэрээ ачаалал нүүдэл хийдэг байлаа. Тэгээд манай Арангаа аймагт чинь Монгол гэр үйлдвэрлэдэг гэрийн одоо модны үйлдвэрч байсан. Тэнд очиод бас тэр мод гэр хийж байгаа ах нарыг хараад тэр хээлж байгаа мужаан хийж байгаа тэр хүмүүсийг хараад ямар сайхан юм хийдэм бэ одоо эдгээр шиг юм сайхан юм хийж сурах юмсан гэж суддаг байлаа. Тэгээд сүүлдээ 95 оноос бас нэлээд бас юмны учир мэдэх бол уусаас болоод энэ гэрийн мэддэг бизнес мэддэг юм хамгийн сайн ойр дотн мэддэг юм хийвэл зүгээр юм байна гэж ойлгоод тэгээд энэ гэрийн юм анхлалгаар нь оролдож эхэлж хийжсэн. Манай байгууллагын хувьд бол гэх юм бол бүх юмаа л өөрсдөө хийдэг. Одоо бүх юмаа л хийдэг. Одоо тэр эсхийгээ хийждэг. Одоо бүх юмаа хийдэг болохоор энэгээрээс нэг онцлогтой. Орчин үедээ гэр үйлдвэрлэгч хүмүүс нэлээд их болсон байна. Ямарваа нэгэн бизнесийг эрхлэхэд баггүй бэрхшээл алдаа оног туулж байж хүн тодорхой нэгэн амжилтанд хүрдэг билээ. Харин энэ компани үүсгэн байгуулагч отгон бүрв өөрийн сайн хийж чаддаг мэддэг зүйлээ хийх хүсэл эрмэлзэлтэй хөдөлгдөн одоогийн дээдсийн гэр компаниг анх үүсгэн байгуулж байжээ. Энэ компани нь зуны улиралд захиалга болон борлуулалт үнэхээр их байдаг учраас гэрийнхээ модыг Арангаа аймагт бэлтгээд тэндээс хот руу оруулж ирж борлуулдаг гин. Харин Улаанбаатарт байрлах цехүүддээ гэрийнхээ модыг бүтэн будганд оруулах, янз бүрийн сэлбэрээ хийхээ гэрийн дээвэр туурах гээд Монгол гэрийн дагалдах бүтээгдэхүүнийг бэлэн болгодог байна. Хэрв та захиалсан тохиолдолд хүссэн газарчин үн төлбөргүй хүргэж угсарч өгдөг юм байна. Гэр хийхэд бол бас их олон юм байгаа юм л да. Хамгийн нэгдүгээр гэрийн хийхэд дандаа гар ажиллагаар хийдэг. Хүмүүс бол ер нь бол шантармаар одоо жишээ нэг нойтын эсхийл байлаа гэж одоо шал нойтын эсхийг одоо өргөөд ингээд давхуур дээр тавхаад хийхэд нэг нойтон том бол нэг 60 хил орчим байдаг. Тэгээд тэрийг одоо тэр өндөр дээр тавхаад татаагаад хүмүүс ер нь алширмаар
гүйдээ одоо ингээл хан болгоныг одоо цоолоод үүдэн одоо ингээл гэр барихад ямар ажилтай байдаг лээ те. Энэ бол маш их хөдөлмөр шаарддаг. Яг гар ажиллагаагаар цэвэр хүний хөдөлмөр хөлс хүчин гэсэн ийм л бизнес. Гэрийн мод хийхэд бол зүгээр нэг мод уулын мод цахар руу ороод бол гэрийн модыг л хаваад бол хийж бол байдгүй юм бол. Одоо тэр модыг баргаж ирнэ 30-50 мод дотроос баргаж нэг нь л хэм цурах хэмжээнд байдаг байхгүй. Ишээ төлөө шиг цуулж хийдэг. Тэгэд цуулж хийсэн цуулуур мод юм бүх хот байдаг. Энэ нэг гэр дээр нэг юм нарийн үннийг хоёр талаас нь хүн барьж байгаа дунд нь нэг 60-70 элдэн ганцаараас авахд юм хуурдаг байхгүй. Яг цуулуур зөв цуулуур. Хэрвээ модон танихгүй хүн бол зүгээр тэр байгалийн модыг ч унгаагаал тэгэл цуулахад нь цурахгүй тэгэл хаяал яваад гэсэн үг шүү дээ. Маш их тэр байгаль сувтал гэсэн үг. Тийм болохоор модон таньдаг бол нэг модон унгаалаа нэг сайхан мод унгаачих юм бол ер нь гэрийг ер нь ихэнхийн торг модон л хийчихдээ. Нэг гэрийн модоор. Тэгээ энэ гэрийг одоо зэн багнаас нь ойр юм яриа да. Тэгээд энэ бадамлынхаа цэцгэн дээр суурьтай. Энэ дээр заантай. Заан гэдэг амтэн бол өвчид нусдаггүй. Тэгээд амар амгалан тий энэ бэлэглийг нэг хийсэн. Заантай. Тэгээд дээшээ юм болохоор ингээд энэ баг нь болох юм бол энэ төвд торгон дээр силвер тий. Тэгээд энэ 9 эрдний ингээд шигтгэс суулгаж өгсөн баг. Эндээ ингээ бадамлынхаатай. За тэгээд ингээд дээшээ молонгууд нь тэр хангард байгаа. Хангард нь болохоор могоо зуучсан юм ихтэй. Хангардных нь бол өөрийнх нь бие нь болох юм бол модны үндсээр хийсэн. За тэгээд энэ ер нь будаг хэрэглээгүй энэ төв торгон дээр ингээд улаан цанх хөгцөн гэсэн төв торгон дээр ингээд 90 тойр ингээд буурж ингэж хийсэн. Дээдсийн гэр компани нэг онцлог бол Монгол гэрийг ээж бүрнээр нь хийдэг. Бас тэдний үйл ажиллагааны нэг давуу тал болж байгаа юм а. Гэрийн бизнес нь удирдлагын чанартай бөгөөд дээдсийн гэр компанийн хувьд удирдлагын чанартай бизнес гээд зүгээр суусангүй. Харин ч өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан өвлийн удирдалд эсгийний үйлдвэртэй эсгий гутлыг үйлдвэрлэж борлуулдаг байна. Түүнчлэн чадварлаг сийлбэрчдийн хүчээр төрөл бүрийн бурхан, морин хуур зэргийг чанарын өндөр түвшинд таны хүссэн сийлбэртэй хийж өгч үйлчилдэг гин. Харин энд нэгэн зүйлийг тодруулахад саяхан энэ компани авиаслаг хідэн сийлбэрчин залуусаа бүтэн 2 жилийн турш нойр хоолгүй зүтгэсний эцэст нэгэн гайхамшигтай Монгол гэрийг бүтээжээ. Энэхүү гэрийг нэгэн хүний захиалгаар бүтээсэн юм байна. Монгол улстай ганцхан ширхэг байгаа хэмээн тус байгууллагын ажилчин залуусаа бахархан ярьж байсан юм а. Манай дээдсийн гэр компани ингээд сийлвчид одоо энэ их тавантай гэрийг одоо жил 6-аас 2 жилийн хугацаанд ингээд хийж бүтээгээд урлаж дуусгасан байгаа. Хийж яхад бол нэлээ хүнд хөдөлмөр, хүч хөдөлмөр орсон л та бидний хувьд нэлээ шантрах, цуцсах. Тэгээ манай сийлвчид бол нэлээ хүч хөдөлмөр орсны эцэст одоо ингээд хийж дуусгасан байгаа. Тэгээ энэ байдлаар бол одоо манайдаа бол нэлээ дээгүүр тооцогдох нэлээ чамийн ээжтэй гэрүүдийн тоонд орохоор бодож хийсэн байгаа. Үнэхээр бид нэр хийж дуусна дараа л үнэхээр өөрснөөсөө бахархаж ясаа. Тэгээд багш нар маань үзээд нэлээ сайн дажгүй сайн гэр болсон байна гэд. Тэгэхээр дараагийнхаа гэрүүд дээр нэлээ чанар чансаатай чамин илүү боловсронгуй илүү тийм уур ухаан шингээсэн тийм ээ. Тийм гэрүүд хийх бүтээх тийм маш их тийм эрдэмтэл хүсэл мөрөөдөлтэй байгаатай би одоо сийлбэрчин залуучуудын өмнөөс одоо маш их баярлж байна. Мөн дээдсийн гэр компани нь гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд байнгын харилцагчдаж болоод амьдсан байна. Ингэснээр Монгол үндэснийхээ зан заншил соёлын үнэт төвийг дэлхийд дахин сурталчилж байгаа сайхан үйлсийг бүтээж яваа хамт олон юм. Одоогийн байдлаар эдний байгууллага 100 гаруй хүмүүсийг ажлын байраар хангасан бөгөөд хүний хийсэн хөдөлмөрийг үнэлж чаддаг гэдгээ ажилчдаа хийсэн ажлаар нь цалинг нь өгдгөөс тодорхой харагдаж байгаа юм. Гадаадын зах зээлд гэр нийлүүлэхийн тулд стандартчлал хэмжилзүүн төвөөс тогтоож өгсөн Монгол гэрийн стандарт гэж байдаг. Харин энэхүү байгууллага дээрх стандартын дагуу бүх гэрээ үйлдвэрлэдэг бөгөөд ингэснээр өөрсдийн байр суурь нэр хүндийг энэ төрлийн бизнес эрхлэгч дундаа хэдийнэ олсон байна. Энэ ч утгаараа нэр хүндийг дагаж чанар гихчээр өдгөө энэ компани нийт 6 салбар цэгтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм байна.
Энэ бүхний эцэст хүн ажлыг голохгүй үнэхээр өөрөө мэдлэг чадвар уруухаанаа дайчлан ажиллаж чадвал энэ зэргийн амжилтанд хүрч болдгийм байна гэж Отон бурууга өөрийнхөө хийсэн бүтээснээр багархан ярьж байсан юм аа.